Аливаа улсын төрийн дуулал төрийн далбай гэдэг бол тухайн улсын тусгаар тогтнол түүхэн уламжлал хараат бус эрх чөлөөний илэрхийлэл болсон тусгаар улсын иргэдийн бахархад омгшил болсон оройн дэд шүтэн байлгүй. Тийм ч учраас төрийн дуулаа эхлэмэгч бүгд босч номхон зогсон хүндэтгэж тусгаар улс гэдэгтээ омгшин өмөлцдөг юм. Турх тусгаар улсал юм бол төрийн сүлд дуулал төрийн далбай уламжлал төрийн ёс заншлаа заавал хүндэтгэх ёстой. Дэлхийн нийтийн хамгийн хүчирхэг удирдагчаар нэрлэгдээд байгаа хойд хөрш Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин тэгвэл яадаг байх нь? За харин манай Монгол улсын шударгаас шударга байцаахын бэлэгдэлгийг ерөнхийлөгч хэлбэгдэрч тусгаар Монгол улсынхаа төрийн сүлд дуулал бахархаж омгших шүтээнийхээ тухай ямар шүү бодолтой явдгийг харьцуулбал Абадоо юу сүртэй юм бэ? Сүжигнэхэд байчих л та. Путин ба элбэгдэрч нарын ялгаа үүнд л байгаа. Цааш нь элдв юм ярихгүй зүгээр л харьцуулсан юм.